Moms Room podcast ээжүүдийн сэтгэлийн нэг өрөөнд тавтай морил. За сайн байцгаана уу? Ингээд манай шинэ дугаар эхлэх гэж байна. Тэгээд өнөөдрийн дугаарт маань сэтгэл зүйч бүрэн мэндэгч маань оролцохоор ирсэн байна. За ингээд бүрнэгч маань өөрийгөө биднэрт эхлээд танилцуулах уу. За баярлалаа. Сайн байцгаана уу? Ийм гоё подкастт оролцож байгаадаа баяртай. Намайг бүрэн мэнд гэдэг сэтгэл зүйч мэргэжилтэй, бас багш мэргэжилтэй, урлаг судлаач бас мэргэжилтэй ингээд урлагийн сэтгэл зүйчээр ажиллаж байна. За тэгэхээр манай подкаст ерөнхийдөө ээж байх тухай, ээж байхын жаргал зовлон гэдэг шиг хэцүү ба сайхан тал. За тэгээ ээжүүдэд маань амьдралд нь бас хэрэгтэй мэдээллийг хүргэх зорилгоор явдаг байгаа. За тэгэхээр бүрнэгчийн маань хувьд ер нь ээж байна гэдэг ер нь таны хувьд юу гэсэн үг вэ гэж асуувал юу гэж тайлбарлах вэ? За тэгээ ээж байхын одоо хэцүү болоод сайхан зүйл нь юу вэ? Ээж байна гэдэг бол үнэхээр бас гоё маш азтай хувь тохиол гэж боддог миний хувьд. Тийм мэдээж бус ээжүүдийн хувьд ч гэсэн бас энэ баталтай байдаг баг. Өөрөө хөл бүтэн хүмүүртэйгээд түүнийг ахаад нэг хүмүүртэй гэдэг бол бас маш гоё тийм ээ гоё гэж хэлэгч багтахаар тийм үйл явц гэж ойлгож байгаа. Одоо хүүхдүүд нь хэдэн настай вэ? Манай хүүхдүүдийн хувьд бол одоо энэ бол том болсон сургуулаа энэ жил том төгсөж байна. Том их чинь бас одоо оюутан болж байна. Маань одоо ерөнхийдөө сургууль сурж байна. Ерөнхийдөө гараас гарсан гэх юм уу? Тийм болсон байна. За тэгэхээр одоо гараас гарсан хүүхдтэй хүний хувьд хүүхдийг өсгөх ээж байна гэдэг өөрөө таны хувьд хамгийн одоо хэцүү санагддаг зүйл нь юу вэ? Хамгийн бас сайхан хүчин юу гэж бодогддог вэ? Тийм бас би сая хэлчихлээ гараас гарсан гэж бас хэлж болохгүй маа. Сүр насанд бол одоо гараас гарах биш одоо бүр энэ үед бол бүр нөгөө баг байхаас нь илүү анхаарах үе эхэлдэг. Тэгэхээр энэ үед бас би бас гараас гарна гэж бас буруу хэлж шиг боллоо. Яг энэ үед бол бас илүү нөгөө анхаарч тэр хүүхдийн одоо жинхэнэ нөгөө нэг ямар хүн болж төлөвшгөө гэдэг нас нь эхэлж байгаа учраас энэ үед бол ээжүүд бидний хувьд бол маш анхаарах нас байдаг. 10 наснаас эхлээд буюу тий 10-аас 17 насны хооронд бол маш анхаарч зөв зам руу чиглүүлж одоо хүүхдтэйгээ ярилцахаас эхлээл одоо бүх юм л одоо эцэг их яаж хандаж харилцаж гэр бүл ямар харилцаатай вэ? Тэрнээс тухайн хүүхдийн одоо нийгэмдэр ямар иргэн болж төлөвшөж гарч ирэх нь нөлөөлөх учраас энэ үед бол гараас гарна гэхээс илүү баг нэлээд анхаарах үе гэж бас хэлж болохоор байгаа. Өсвөр насн дээр одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд байгаа шүү дээ. Ялгаа нь юу байсан бэ? Яг гардаг тулгардаг хамгийн том асуудал нь юу байна? Тийм эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хувьд бол нэлээд ялгаатай. Бас эрэгтэй хүүхдүүдийн хоёр одоо баг хүүгийн хувьд бол ерөнхийдөө юу нэлээд сайн ойр байх гэж хичээсэн. 17 наснаас нь нас хүртэл нь 10 наснаас эхлээл энэ үед нь аюул сайн найз шиг байх тий. Нэлээд дотн ярилцах аль болохтой юу болж ийн өдөр болгон мэдээж ээжүүд нар бүгдээрээ завгүй байдаг. Эцэг эхчүүд хөвчлэн завгүй байгаад байдаг. Тэр ямар нэгэн байдлаар нэг 10-20 минут бол оройд нэг тий утсан хоол тавьж гаад тий өөрийнхөө анхаарч байгаа юм хоол тавьж гаад яг ингээд за өнөөдөр юу болсон хичээл дээр нь юу болов минийхүү гой дуулах сонин мэдээ юу вэ гэх тийм үү. Тийм мэдээллийг байнга солилцсон шиг нэг юм ойр байсан учраас бас нэг харьцангуй гайгүй бас нэг гараас гарах шатруунд хөлж ийнү даа л гэж бодож байна. Тий. Сайн ярилцдаг байх нь чухал байна тий. Тэгээд одоо нөгөө өсвөр нас руугаа хүүхд орохоор чинь одоо өсвөр нас ч гэжтэй бараг цэцэрлэгтч заримдаа яригддаг тий. Найз охин мохон гэсэн эсвэл ингээд одоо эсрэг үсний хүнээ таалагдсан тий ийм одоо юмнууд эхэлцдэг. Тэгэхээр өсвөр насны ялангуяа ингээд анхны үерхэл анги дээр ингээд шохоорхох тий ингээл бэлгийн байршлын хувьд өөрчлөлтүүд явагдаал айгүй олон өөрчлөлт явагддаг учраас хүүхэд ингээд дотгошоогоо орох юм маань уух эсвэл одоо тэр харилцаануудыг яахаа мэдгүй байх ч юм уу тий өндөрлөд гардаг штэ. Тэгэхээр таны хүүхдүүд дээр эрэгтэй эмэгтэй аль аль нь тий одоо тэр үерхэл хайр дурлалын асуудлыг тантай
хуваалцж ийсэн үү те тэрэн дээр нь ер нь яаж бас ярилцаж зөвлөдөг вэ? Тийм яг энэ үед чинь нөгөө 12 13 наснаас эхлээл найз охин байх уу яг энэ үед насны онцлогч нөгөө нэг хүүсийн одоо нөгөө ялгаагаа өөрөө мэдих таних те тэр үед бас эсрэг хүүснээ сонирхож эхэлдэг нас учраас энэ үед нь бол бас нэлээд анхаарч ажиллаад ярилцдаг. Тэгээ ярилцах үед одоо юу болсон гэдэг нөгөө найз охины талаар эсрэг хүүснийхээ талаар ярихт нь бол тэрийг бол одоо энгийн мэтэр хүлээж авах тийм ээ. Оо тийм үү танаа тэр охинд анги охинч таалагдж байна уу тэр хөрхөнтэй юм тий гэл ингээд яг өөртөө адилхан хэмжээнд очиж яг тэр өөрхийн сэтгүүтэй зэрэгцэж ингэж ярилцах нь аюул чухал. Тэгээ тэр үед хүүхд нөгөө нэг элен далангуу нөгөө нуухгүй ингэж ярилцсанараа энэ бас хэв юм бэ бас бид зарим эцэгчүүдийн хувьд за юу яриад байгаа хичээлэл хийх ёстой юу найз охин мохон тийм байхгүй шүү гэдэг юм хориг тавьдаг бас ажилладаг. Энэ байдал бол бас нэг тийм хориг тавих нь бас буруу болоо тий. Бас хүүхд бас нөгөө нэг яг энэ биологоор ингэж нөгөө зохицуулагдаж байгаа үйл явц учраас тэр үед нь бол одоо ингэ ярилцаад нээлттэй ярилцахад нь ингэж оролцох хэрэгтэй гэж боддог. Аха. За тэгээд бас нэг хүндрэлтэй асуудал ч одоо нөгөө бэлгийн харилцаанд орох тэрийг сонирхох те юмнууд ингээ явагддаг. Тэгэхээр тэр талаар ингээд хүүхдтэйгээ бид нар ер нь яаж ярилцвал зүгээр юм бол тайлбарлавал гэх юм уу те. Тий хүүхдийн хувьд ч охтуудын хувьд ч гэсэн нөгөө бэлгийн харилцаа одоо нэг боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орж нөгөө нэг хүүхдийн нөгөө тий бэлэг эрхтнийхэн талаар одоо онцлогийн талаар хэдийгээр ярьдаг ч гэсэн бас ээжүүд бид нар бас энэ талаар бас ярьж авах хэрэгтэй тий. Эмэгтэй хүүхдүүдтэй хувьд чиний хурж болох хэсэг чи юм байгаа. Одоо чиний энэ хурж болох хэсэгт чинь бол болохгүй хэсэг гэж байгаа. Энэ болохгүй хэсэгт чинь бол хэрэг хин нэгэн хүн одоо дураараа ингэж хүрээд ийм сэтгэлийн зүрийн байдалтайгаар ингэж хамт игдүүцэх төрүүлэх байдалтайгаар одоо хүрсэн тохиолдолд бол заавал ээж аваа мэддэж чагараа. Ээжтэй мэддэж шүү гэдэг тэр тусмаа бүр охтуудад аягүй сайн ингэж ярилцчих хэрэгтэй. Хүүхдийн хувьд ч гэсэн мэдээж те ингээд ийм онцлогуд байдаг шүү те нойтон зүуднээс эхлээд одоо ингээд бэлгийн эрхтэнд нь өөрчлөлт орно ч гэдэг юм үү те энэ онцлог шинж тэмдгүүдийг бол одоо эдгээр бас сургуулийн эрүүл мэндийн хичээл дээр богино хугацаагаар ордог ч гэсэн ээжүүд бид нар бас энийг ер нь хэлж явах хэрэгтэй. Мэдээж нэг охтуудын хувьд бас те анхны сарын тэмдэг ирэх үед яах вэ гэдгийг бас эрт бас нэг таниулсан байх нь бас их чухал гэдэг. Хүүхдтэйгээ та яг хэдэн настайгаас нь анх ярьж исэн бэ? Тэр гэдэг нөгөө яаж ярих уу гэдэг нэг үцээд шүү дээ. Тэгээд нэг юм хүүхэд хаанаас төрдөг гэж жоохондоо асууж ирсэн аа. Тэгээд одоо хүүхэд бол цаашаага томорхороо асуухаа болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юм асуугаагүй байхад нь нэг юм өөрөө дуудаж ярилцах баг хэмжээнд ингээд тайлбарлах хэрэгтэй болчиход шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хэдэн нас ер нь яригдах хэвээр нас гэж та бодож байна. Тэг яг нөгөө сая би хэлсэнчлэн 12 13 наснд бол яг ингээд нөгөө эсрэг бүстэй сонирхож байд юм одоо тий өөрийнхөө яг би нөгөө бэлгийн чиг хандлагчтай би одоо яг тий ямар охтууд сонирхдгийг өвгүүдээ хувьд тий охтуудын хувьд одоо надад найз тийм байна таалагдаад энэ ч гэдэг юм нөгөө ярилц гэдэг байгаа шүү өдөрт заавал нэг цаг гаргаж ярилцгаа тэр үед маань ямар нэгэн байдлаар энд манай ангид ийм болоод тийм болоод гэдэг сэдвтэй нь уялдуулаад одоо тэрийг тэгээд тэрнтэй найзлаа гэж гуугаад гээд ингээд хүүхдүүд ярилцгууд аяgur хөрхөн ингээд яг болж байгаа процессыг тэр насныхаа онцлогт тохиолдож байгаа тохиолдлууд аяgur ярина. Тэр үед нь тэрийг аяgur хөрхөн тэгсэн үү миний хөөг тэгвэл яасан миний охины хувьд яаж юм тий танай юм байна. Гэхдээ ийм аюулгүй юм юмнууд байх хэрэгтэй шүү. Аюулгүй чиний үрж болохгүй хэсэгт чинь үрж болохгүй чи бас охтуудтай ингэж харьцаж болохгүй ч гэх юм уу тийм байдлаар ерөнхийдөө аль болох бид нар нөө ээжүүд бид нар эцэг эхчүүд бид нар аюул зөв чиглэл өгч ийж одоо энэ хүүхдүүд чинь нэг зөв хүн болтол өшгөлт нь аюул нөлөө үзүүлэх учраас аль болох нэг 10-аас 20 минутыг өдөрт хүүхдэд заавал гаргах хэрэгтэй гэж миний хувьд бол боддог. Одоо ч гэсэн ер нь тэрийг алдахгүй байхыг хичээж байгаа. Хэдийгээр ажил ихтэй байсан ч гэсэн одоо ядч тийм ээ орой нөгөө заримдаа нөгөө оройтож ороод ажил ихтэй үед байсан ч гэсэн өглөө заавал нэг ээжтэй мэдээ өгч явах хэрэгтэй гэдэг юм зуршилтай болсон учраас ингээ байнга харилцаа холбоотой байдаг гэсэн. Зөв. Тийм бах. Угаасаа угаасаа л ярилцдаггүй бол одоо тэр сэдвийг шууд ярилцахад ч хэцүү байх бах тийм магадгүй хүүхдэнд тэр талаар нээлттэй асууж чадахгүй тэр байх бах л та. Тэгэхээр нөгөө тогтмол энгийн өдөр тутамдаа
ярилцдаг байх нь өөрөө суурин л болчиход байна гэсэн үг байна шүү дээ. Танаасаа нөгөө хаалттай болохгүй юм байна ч гэдэм үү. За юу найз охин, юу найз банд тийм байхгүй шүү ч гэдэм үү. Тийм байдлаар нэг хаалт үүсгэх. Магадгүй тэр яг нэг эмзэг үе дээр нь яг тийм хариулт сонсцсон үед бол хаач. За энэ сэдвээр яриад мэдээж ээж энэ талаар дэмждэггүй юм шиг гэх юм уу. Тийм байдлаар тэр сэдвийг ахиж хүндэхгүй болоод магадгүй тэр хаалттай тэр дотооддоо бодоод явж байгаа сэтгэлийн одоо үйл явцын цаана одоо юу болж байгааг бид бас мэдэхгүй өнгөрөх тохиолдол бас байдаг тийм ээ. За тий хайр дурлалаас гадна одоо ч одоо нийгэмдэр сая тоног бөөл юм боллоо тий хүүхдүүдийн дээрлэхтийн талаар тэгээд одоо нэг юм дээрлэхэлт яг юу ер нь ингээ харахад аюу олон жил үе удам гэдэг шиг тий generation дээр үе болгонд л байсан л зөвлөлтэй тий гэхдээ одооных бүр ингээд амар хэрцгий улам юм аюу одоо хатуу өнтер болоод байгаа юм шиг санагдсан тий тэгэхээр одоо тэрийг ингээ харж байхад та юу гэж бодгцэн хүүхдүүд нь магадгүй тийм зүйлүүд ярьж ийсэн үү дээрлэхэлтэнд өртөгч байдаг юм уу эсвэл ангидаа тийм зүйлийг найзыг нь дээрлэж байгаа харах ч юм уу тий одоо тиймэрхүү зүйлүүд хүүхдүүдтэй одоо яаж туслах хэрэгтэй бол бид нар харин яг л нөгөө сая яриад өнгөрсөнтэй адилхан нөгөө хаалттай байдаг юу ч тохиолдсон ээжд очиод хэлнэ аавд очиод хэлнэ мэдээж ойлгохгүй нэг удаа хэлэхгүй өнгөрлөө одоо сая болсон энэ нэг нийгмийг одоо наслахад байгаа одоо ер нь л тэгээ тий харахад эндээс нөгөө хэлэхгүй ярилцахгүй хүнд ч хэлэхгүй за би хэлж болохгүй юм байна тий одоо нөгөө дээрлэгцэн хүүхдийг улам өөгшүүлээд байгаа байхгүй хэлэхгүй нөгөө нуун дарагдуулснаас болоод тий нэг удаагийн үйлдэл ингээд нуугаад арчлаа тэнгууд хоёр дахь нь болд юм байна гэдэг тэр хүүхдийг өөгшүүлээд нөгөө дээрлэгч хүүхд улам дээрлэхэд тэгээд асуудал ингэж хүндрэх шатнд болж байгаа. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар эргэн тойронд чинь бас тийм байна уу тэгвэл мөнхөө чинь ойр хавийн нийгмийн ажилтан байна тий сургуулийн орчинд багш байна тий ийм ойр хүмүүс заавал хийж явах хэрэгтэй гэдгийг бол ерөнхийдөө байнгын нөгөө хэлдэг энэ бас маш чухал асуудал. Хамгийн гол нь хэлэхгүй өнгөрөөд нууж хин нэгэнтэй ярилцаагүй тэр хүүхдийг дотроо хадгалж явснаас болоод өөрөө хүчирхийлүүлж чинь тэр хүчирхийлэгч хүүхдээ дээрлэгч хүүхдийг одоо улам өөгшүүлээд автан тийм үйлдэл хийж нөгөөх нь бүр дамжиж ийм аимшигтай болох хэмжээнд болтол нь одоо дэмжиж өгч байна л гэсэн. Ер нь ямар нөхцөл байдлаас болоод хүүхдийг дээрлэж байгаа хүүхдтэй одоо тийм сэтгэл зүйтэй болоод байгаа л гэж та бодож байна. Мэдээж энэ бүгдэд бол бас тий хүүхдийн нэг суур хүмүүжил гэр бүлийн хүмүүжил маш чухал байгаа тийм ээ. Тэгээд нэг удаа ийм үйлдэл хэрэгцээгдэл гарга тэр бид нэг зураглал хийдэг шүү дээ тийм ээ. Нэг юм том хамгийн том биетэй ингээд арай жижиг биетийг ингээд цогч байгаа нөгөөх нь явсараад дараа чинь жижиг биетийг ингээд очиод цогч байгаа нэг юм зураглал хийдэг шүү дээ. Тийм. Одоо аав нь ээжийг нь тэнгууд ээж нь хүүхдээ тэгээ хүүхд нь дараагийн дүүгээ ингээд гэмтэгч үт юм уу. Тэгэхээр бидний одоо гэр бүлдээ олж авч байгаа хүмүүжил одоо хүүхдэд нөлөөлөл ерөнхийдөө энд явж байна. Бас найз нөхдийн нөлөөлөл бас байж болно тийм үү. Тэгэхээр бид нар орчин тий сургуулийн орчин. Тэгэхээр хараа хяналтгүй байна гэдэг маань энэ үйлдэлүүдийг бид нар дамжуулдаг. Хараа хяналтгүй удаан хугацаанд одоо олон хоногор нөгөө магадгүй олон хоногор томилтор ичж ажиллаар явах үед заавал хараа хяналттай тийм ээ. Онлайнаар шүү дээ. Ямар нэгэн байдлаар за яаж ийм хичээл тараад ихсэн цагийн орно гэсэн байх ёстой шүү гэсэн байх ёстой гэдэг цаг нарын бид нар мэдж байгаа учраас ер нь л хяналттай. Тэгтээ мэдээж ярилцаад ингээд хяналт гэхээрээ бид нар бас энэ хатуу хяналт бас байж болохгүй. Тиймээс цагийн орон чи тэгвэл найзуудтайгаа яг тэнд тэгээд тоглох юм байна. Одоо тэгээд дуусаад тэдэн цаг гэртээ орчих юм байна гэдгийг анханаас нь нөгөө ярилцаад ингээд дүрмтэй гэх юм уу ингээд зуршилтай болгочоор хүүхд ингээд бас зөв ингээд хөгжөөд хүмүүжээд бас найзуудтай зөвөр нөлөөлөд явах боломжтой байдаг. Тэгээ би бас тэр нөгөө юг харж байхад яг л нөгөө гэр орныхоо орчинд юу харж байгаа тэр ингээд яг тэр хэлбрээрээ биш юм а гэхэд өөр хэлбрээр ингэж гарч илэрдэг юм болов уу гэж бас бодгцэн. Тэгээ тэр дээрлэж байгаа хүүхдүүд маань магадгүй гэр оронд нь тэр дээрлэхэлт бие биендээ одоо хатуу хандах харьцах гар хүрэхтэй энэ асуудлыг нүдэрээ хараад магадгүй тэрний золиос болцсон тэгээ тэр нь ингээд өөрт нь бас юм сэтгэл зүйн хүнд асуудал үүсгэсэн учраас бусдыг дээрлэх үедээ магадгүй одоо
онгодох ч юм уу те эсвэл яадгийн эсвэл тэр нөө өрөвдөх сэтгэл бас төрөхгүй байх нь тэрнтэй холбоотой юм болов уу гэж бас харагдсан. Тэгээд нөө яг үнэндээ тэр дээрлэгч байгаа хүүхдүүдийн дотор бас л нэг юм шархалсан, ганцаардсан, хинж ойлгохгүй байгаа, анхаарахгүй байгаа хүүхдүүд л ингээ явж штэ те. Тэгээд дээрлэхүүлж байгаа нь ч өрөвдөлтөө дээрлэгч байгаа нь ч бас нэг талаасаа бүгдээрээ л муу гэж буруутгах байгаа боловч бас тэр хүүхдүүдийн дотор ч гэсэн гимтсэн хэрэгцээгээ хангуулж чадаагүй те тэр хүүхдүүд бас явж байгаа гэдгийг ингээд бид тайлбарлаж ойлгох нь чухал байгаа. Тэгээд яг бүрнийгч маань хэлж байгаагаар тэр хүүхдтэйгээ дотн ярилцдаг байдал л ер нь те хараа хяналт дээрлэхүүлэгч байдлаас бас сэргийлэх юм болов уу гэж бодогдлоо. За тэгэхээр бүрнийгчийн маань хувьд болохоор хөгжмийн багш хүн те тэгээд одоо энэ хөгжмийн урлагаар дамжуулж хүүхдийг сэтгэл засал тал дээр ингэж хүүхдүүдээр бас их төвлөрч ажилладаг хүн байгаа даа. Тэгэхээр бүрнийгчийн хувьд хөгжим яаж хүний сэтгэл санаанд нөлөөлдөг ялангуяа хүүхдэд те яаж энийг одоо сэтгэл зүйд ашигладаг вэ? Одоо гэрийн ахуй орчин гэдэг шиг те ээж нар маань магадгүй хүүхдүүдийн сэтгэл зүг хөгжмөр засах боломжууд байх уу? Тэр талаар хэлж хөгжим бол ямар ч нөхцөлд бол одоо тийм ээ хамгийн гол нь хөгжим гэхэрэл бид нар одоо нэг тий за одоо энэ хүүхдийг би тайвшруулахын тулд ийм намуухан дуу сонсгооч тийм үү. За би энэ хүүхдээ нэг жоохон сэргээгээ даалгаврыг хэлхийн тулд одоо ингээд жоохон цоглог тавьчих гэдэг юм уу. Тийм байдлаар бид нар нөгөө өөрсдөө сонголт хийхээс илүү тухайн хүнд тохирсон хөгжим гэдэг бол одоо тодорхой хэмжээний эмчилгээ гэж бараг хэлж болох байдаг байхгүй. Тэгэхээр бид хамгийн гол нь тухайн хүндээ тохирсон одоо хүүхд өөрөө ямар дуу сонсох дуртай байна тийм ээ. Тухайн сонсох дуртай темберт тохирсон одоо хөгжим аялгаугийн сонсгоод хүүхдтэй тайвшруулах байдлаар даалгавар хийх үед нь ч юм уу тий. За даалгавар хийхдээ минь хүү энэ хөгжмийг сонсвол яаж юм болж гэнэ ч гэдэг юм эсвэл чи өөрөө дуртай хөгжмийг сонгоод ингээд төвлөрөөрэй ч гэдэг юм уу. Тэр нь бас дэмжлэг болох нь бол эцэгчүүд бидний багш нар бидний хувьд бол бас нэлээд чухал. Хөгжим бол бас бидний өмнөх хийсэн судалгаанууд болон одоо миний хийгдэж байгаа судалгаан дээр бол одоо хөгжим бол анхаарал төвлөрөлтөнд бол сайнаар нөлөөлдөг нь бол тогтоогдсон дэлхийн судалгаанууд байгаа. Одоо манай Монголд бас одоо хэдэн судалгаанууд бол бас хийгдсэн байсан. Миний хувьд бас энэ тал дээр судалгаа хийгдэхэд явж байгаа. Тэгэхээр хөгжим бол анхаарал төвлөрөлтөнд нэлээд нөлөөлнө. Одоо сүүлийн хүүхдүүд бол анхаарал төвлөрөлт нь одоо нөгөө TikTok гар утсанд нөгөө скроллортоод ингээд нөгөө хурдан гүйлгээд ингэж байгаас болоод нөгөө анхаарал төвлөрөлт нь маш хэвийн бос болоод муудсан. Тэгээ энэ үед нь анхаарал төвлөрөлтөнд тогтоохын тулд хөгжим бол нөлөөлдөг гэдэг нь бол судалгаагаар л тогтоогдсон. Тэгэхээр хөгжмийн нөлөөг бид нараас ашиглаж болно. Дээрээс нь бас эцэгчүүдтэй, ээжүүдтэй хэлэхэд нөгөө хөгжмөөр тоглох, хөгжмийн зэмсгээр тоглож сурах тийм ээ. Бүх төрлийн хөгжмийн зэмсгээс хүүхдүүдээр сонгуулад тийм хөгжмийн зэмсгээр тоглож сурах нь баруун зүүн тархийг хөгжүүлнэ. Дээрээс нь хүүхд аюу зөв төлөвшөлттэй болдог. Юмыг эергээр хардаг, юмыг юм зөөлөн хандлагаар хардаг юм төлөвшөл бол тархинд нь бол одоо тэр биологоор ингэ суугдчихийдгээр онцлог хөгжмийн зэмсэг хөгжим дуу аялал гэдэг бол тэгээд дээрэс нь бас бид герц гэж одоо герц буюу хөгжмийн тохиргоо давтамжийн тохиргоогоос бас нэлээд харгалзаж бас хүүхдүүдэд сонсох хэрэгтэй. 432 буюу 430 440 герц бол одоо хамгийн тохиромжтой одоо тайвшруулах хүний тархийг бол амраах энэ тохиргоотой герц буюу одоо YouTube дээр нөгөө дуугаа сонгохдоо 432 герц ийч гэдэг бичээд хөгжмөө сонгоод бол хүүхдүүдэд сонсоход бол нэлээд тохиромжтой байдаг. Заримдаа бид нөгөө тохирохгүй герцтэй өндөр герцтэй байвал эсэргээрээ тэр хүүхдүүдийн одоо нэраа хүүхдч гэдэг нь ялах хүүхдүүд бас тохирохгүй татамжтай юм хөгжим сонссноор бас нэлээд тийм нойрсох гэсэн чинь ингээд жоохон төгшөр үүсгдэг ч юм тийм байдлаар бас нөлөөлж болдог. Тэгэхээр бид бас тэр тохиргоог бас аюул сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хөгжим бол ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Одоо заавал төгөлдөр хуур сур гэхгүйгээр одоо баруун зүүн тарих хөгжүүлдэг зөндөө хөгжмийн төрлүүд байдаг. Хөгжмийн зэмсгүүд байдаг. Тэндээ сонгоод хүүхдөө айлын сонирхож байна. Хөгжмөөр хичээллэх нь бас аюул урдтай байдаг. За тэгэхээр таны хувьд яг юм бодиттой өөрчлөлтийг одоо харж исэн тохиолдол юу байсан бэ? Хэдэн настай хүүхэд магадгүй те ямар
одоо хөгжмийн зэмсэг ч юм уу эсвэл хөгжмөөр дамжуулаад сэтгэл зүйн юм эрс өөрчлөгдсөн тийм тохиолдол байдаг болов. Мэдээж маш олон тохиолдол өнгөрсөн хугацаанд болохоор би өмнө бол зорилттой хүүхдүүдтэй нөгөө урлагаар дамжуулж нийгэмшүүлэх гэдэг нөгөө хөгжмийн зэмсгээрээ дамжуулаад хүүхдүүдийг тэр нөгөө нэг алдагдсан эрхэн одоо алдагдсан байгаа тийм хүүхдүүдтэй ажиллах үед бол одоо хөгжмийн зэмсгийг ашиглаж тухайн хүүхдүүдтэй ажилладаг байсан. Анх бол сэтгэл зүйн хувьд бол нэлээд ганцаардсан жижигэрсэн юм хүүхдүүдтэй ажиллаад хэсэг хугацааны дараа тухайн хүүхдүүдэд маш их өөрчлөлт гарч өөртөө итгэх итгэл төрж одоо тэрүүгээр дамжуулаад өөрөө бүхэл бүтэн хөгжмийн ая ингээд тоглоод тэрийг тайзан дээр гараад тоглох хэмжээнд хүртэл өөртөө бэлтгэж ажил явуулдаг гэсэн өнгөрсөн хугацаанд өмнө тэр үед бол одоо хүүхд ингэж хөөрхөн өөрчлөгдөж байгаа юм бол хүүхдэд бол үнэхээр тэр эцэг эхчүүд болоо ойр тойрных нь хараад миний хүүхд ийм хөөрхөн гэрэлгээтэй болоод ийм хөөрхөн чадвар байсан биш үү гэдгийг олж хардгаараа бол тэр өөрчлөлтийг бол би маш олоодаа харж ирсэн. Тэгэхээр тэр бол үнэхээр хөгжим болохгүй ямар ч хүүхэд те бүх насныханд бол сайнаар нөлөөлдгөө тийм болохоор одоо сонир өөрийнх нь сонирхлыг асууж байгаа тийм хөгжмийн хэмнэлтэд бас хөгжим байлаад бүжиг байж болно шүү дээ. Хөгжим сонсонгоо хийдэг юм сонсонгоо хөдөлгөөн хийх сонирхолтой хүүхд байж болно шүү дээ. Балет хийдэг ч юм уу тийм Монгол ардын бүжигч хийдэг юм уу тийм одоо тэр сүлгийн тэр хүүхдүүдийн сонирхоод байгаа янз бүрийн чөлөөт стилийн хөгжим бүжиг бас байж болно. Тэгэхээр чиглэлийг хөгжүүлэх хүүхдэд ямар нэгэн байдлаар тархинд нь бол байгалаараа өөрхөн дэмжлэг үзүүлж нөлөөлж эерэг нөлөө зөв. Тэгэхээр насанд нь тохирсон байдлаар ер нь бол явах нь тий. За тэгэхээр ер нь бол хөгжим гэдэг бол угаасаа хүний тархинд болон сэтгэл зүйд тий шууд юм нөлөө үзүүлдэг гэдэг бүр нэгч аюугай тайлбарлаж өглөө. Тэгэхээр хүүхдүүдээ хөгжмийн зэмсгээр хичээлүүлэх нь өөрөө бас хүмүүжил сэтгэл зүйд нь харуулж байгаа хувь нэмэр байх нэ гэж ойлголоо. За тэгэхээр бүр нэгч маань хувьд өөр одоо ээжүүдэд хандаж зөвлөж хэлэх зүйл байна уу? Тэ сэтгэл зүйн хувьд одоо өөр хүүхдүүдтэй илүү их анхаарал хандуулахын тулд ээжүүдийн хийж чадах хамгийн чухал зүйлүүд юу юм бэ гэдэг дээр. За давчхандаа ерөнхийдөө хэлэхэд анзаархад тийм хөгжмийн зэмсгээр дамжуулаад нөх хүүхдүүдтэй ерөнхийдөө нэг өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан гэж би сайн хэлсэн шүү дээ. Тэрнтэй адилхан хөгжмийн зэмсгээр дамжуулаад хөгжмөнтэй ингэж хамтарч хүүхдүүдтэй ажиллах явцад бол тэр хүүхд ямар ч ширүүн хүүхд байсан, ямар ч хүнд хүүхд байсан тэр бол одоо тэргээр дамжаад хүүхдийн сэтгэл зүйн байдал бол хамаагүй их сайжраад зөвлөрөө тайвшраад энэ тайлбарлал авдаг учраас яг энэтэй адилхан бас эцэгчүүд маань хүүхдүүдтэй харилцахдаа аль болохоор өөрсдөө ууртай байсан ч гэсэн гүнзгий амьсгаа авч жагаад хүүхдүүдтэйгээ тайван одоо зөөлөн дуугаар сонсхийг хичээгээрэй л гэдгийг одоо цагч хэлмээр байна. Одоо бидний дууны өнгөчин бас нөгөө гэрцээр нь очиж байгаа шүү дээ хүүхдүүдэд тий. Тэгэхээр тэр нөгөө дууны өнгөний өнгө айс чанга сул бас шууд нөлөөлөх юм шүү дээ. Одоо нэг удаа ингээд ширүүн хийлээл тэр нэг асуудал ярих гад оролдох үед одоо ээж хойд мэдээ завгүй ээж тараад арай өөр ширүү хариулсан байхад хоёр тудаахын хүүхд хийхийг тэр тухайга ярихыг оролдохгүй гэсэн. Тэгээд явсаар тухайн хүүхд надад нэг хаалттай тийм ээ. Фасидын хаалттай байгаа дотгошоо болоод тэр өөртөө итгэлгүй болоод ингээд эхлэх дараа чи муу урд дагавар гарах учраас бид нэр ганц нэггүй удаа өдөрт тэр 10-аас орхон минутыг л хүүхдүүдэд зарцуулдаг байгаарай л гэж хэлмээр. Зөв. За баярлалаа. Тэгэхээр бид нар өдрийн туршдаа хүүхдүүдтэйгээ харилцдаг өөрийнхөө ярианы өнгөний тоон тий бас анзаарч авах хэрэгтэй ах нэ. Аль болох зүйлэн ярилцах тусмаа хүүхдийн сэтгэл зүйд бас илүү эргээр нөлөөлөх юм байна. За тэгээ үнэхээр стресс өндөртэй асуудал ихтэй магадгүй тэрийг ярихгүй юм байгаа үед нь бас хүүхдүүдээ хөгжмийн зэмсгээр хичээлүүлэх талаар тий стрессээ гадагшлуулахад л бас их туслаад байгаа юм байна гэж бас ярилцж авах үед ойлгож авлаа. Тэгээд бүрнээчтэй маш гоё мэдээллүүд хүргэж өгсөн ярилцсандаас их талархлаа. Тэгээд ажилд нь өндөр амжилт хүсье. Тэгээд сонсогчд маань ч гэсэндээ өнөөдөр сонссон зүйлээсээ бас хэрэгжүүлж тий хүүхдүүддээрээ бас хөгжмөөр дамжуулан бас ажиллаарай гэж урьж байна. За баярлалаа. Амжилт хүсье.